Сайн байцгаана уу. Тэгээ та бүхэнд өнөөдрийн сайхан мэндийг өргөе. Ажиллаг бүтээлч хүмүүсийн нэгдэл болох хатан зүгийн нэгдлээс мань явуулах цуврал байдлаар явуулж байгаа хатан зүгийн захим радио подкаст маань өнөөдөр эрүүл мэндийн болонгаараа та бүхэнтэй уулзж байна. За өнөөдрийн сэдэв маань таны хомс таны эрүүл мэндийн талаар юу хэлдэг вэ гэсэн сэдвийн хүрээнд хамтдаа өнөөдөр гоё мэдээлэл сонсох болно гэсэн үг. За мэдээж хомсны талаар ярьж байгаа юм чин хомстой холбогдолтой сонирхолтой баримтуудын талаар бас хамтдаа сонсцгоё. Мэдээж хүний бие нь олон талын үйлдэлдэг маш нарийн механизм бөгөөд түүний эрхтэн хэсэг бүр онцгой сонирхол татдаг. Түүний нэг нь бол хомс. Жишээр хүний хомс эхийнхээ хэвлэлд байх жирэмсний эхний 3 сараас эхлээд одоо бий болж эхэлж байдаг юм байна. Хүний хомсны ургах дундаж хурд нь 7 хоногт 1 мм байдаг бөгөөд гэхдээ генетик, хоол тэжээл, арчилгаа, эрүүл мэндийн байдал гэх янз бүрийн хүчин зүйлсээс шалтгаалаад энэ тоон ихч байж болно, мөн багач байж болдго юм байна. Тэгээ гарын хомс нь 4-6 сарын хугацаанд бүрэн шинжлэгддэг юм байна. За мэдээж улирлын хувьд гэх юм бол өвлийн улиралд бол маш удаан ургадаг бол зуны цагт бол илүү хурдан ургадаг байна. За мөн хүний амьдрал дээрс бас шалтгаалаад одоо хүйтэн хэцүү орчинд байдаг хүний хомс нь энгийн дулаан орчинд тогтмол байдаг хүн хоёрын хооронд хомсны ургалт бас өөр байдаг байна. За мөн компьютер дээр юм уу гитар тоглодог, мөн төгөлдөр тоглодог ч гэдэг юм уу. Одоо тодорхой хэмжээгээр өндгөр маш их үйлдэл хийдэг хүмүүсийн хомс нь маш хурд ургадаг юм байна. За энэ нь одоо нэгсэндээ өндгөнд массаж хийж өгснөөр цусны эргэлтийг одоо маш сайн сайжруулж өгдөгөө гэж үздэг юм байна. За ер нь гэхдээ хомсаараа одоо ширээ тогших гэдэг юм уу хатуу зогших юм зуршилтай хүмүүст хомс уйлсан юм хэлбэрүүдийг үүсгэж байдгаараа онцлог байдаг юм байна. За бид нийт хомсны уртын 3/1 нь одоо энэ арьсны хардталд байдаг юм байна. За манай гаргийн нийт хүн амын 10% нь хомсоо мэрдэг зуршилтайг нь. За мэдээж хомсыг усанд удаан байлгах юм бол хомс зузаардаг. Энэ нь одоо сонирхолтой байдлаар үзэхээр хомс маань усыг өөртөө бас шингээдэг юм чадвартай байдаг юм байна гэдгийг дэлхийд бас нээсэн байдаг юм. За ер нь эмэгтэйчүүдийн хиймэл хомс ер нь яагаад анх гарсан юм бэ гэдгийг бас нэг сонирхолтой мэдээ байдаг юм байна. За шүдний эмч Перед Силк гэдэг нэг эмч маань одоо анх хомсоо гэмтээчээд тэр хомсныхаа гэмтсэн хэсгээр ломныхаа материалаар ингэж түрхээд хэсэг наацсан байжгаад дараа нь түүнийг ингэж засаж янзлснаар ингээ хомсон дээр одоо ийм хиймэл хомс хийгээд түүнийг бас ингэж янзлж болдгийм байна буюу жинхэнэ хомстой нийжлэхэн тийм хомс бүтээж болох юм байна гэдэг анх санаа гарсан байдаг юм байна. За ер нь жирэмсэн ээж хүүхдээ хөхөрөө тижиж байгаа ээж хоёрын хооронд жирэмсэн байгаа ээжийн хомс нөгөө ээжээсээ одоо хүүхдээ гаргацсан ээжээсээ илүү сурд ургадаг юм байна. Яг хомс үнэндээ үстэй адилхан байдаг. Хомс үсний аль нь креатин гэж нэрлэдэг уургаар бүрдсэн байдаг. Хомс хөлөрдөггүй. Хомсны хэвтэж хөлсний булчирхай огт байдгүй юм байна л да. Одоо нэгсэндээ хомсны доор хэсэгт бол хөлсний булчирхай байдаг. Харин хомсны эргэн тойрны арьсал хөлөрдөг гэж. За эрчүүд эмэгтэйчүүд хоёрын хооронд хомсны аль нь хурд ургадаг вэ гэсэн чинь эрчүүдийн хомс нь илүү ургадаг юм байна. За хөлний хомс гарынхаас барагцаавал 2 дахин зузаан байдаг. За хүний өөрийнх нь хөлний хомс нь гарынх нь хомснаас 2 дахин зузаан байдаг юм байна. Хамгийн хурдан ургадаг хомс нь бол дунд хурууны хомс, харин эрхэн хурууны хомс бол хомс бусдаасаа хамгийн удаан ургадаг хомс байдаг юм байна. За мэдээж насны онцлогоор бол залуу хүмүүсийн хомс нь насны хүмүүсээс хурд ургадаг байна. Хэрв та хангалттай хэмжээний ус уудаггүй бол энэ таны эрүүл мэндэд бас цөргөөр нөлөөлдөг юм байна. Энэ хомсыг хугаргамтай болгодог юм байна. За тэгээд ерөнхийдөө хомс бол хүний эрүүл мэндийг ерөөсөө эрүүл мэндийн тойл юм шүү дээ. За энэ зурган дээр дугуулад тавьсан одоо хомсны доотлолт байгаа. Бид нар бол одоо янз бүрээр нэрлэдэг тийм ээ. Энэ бол цагаан хомсонд одоо хүний биеийн онцлогуудыг тэр чигээр нь харуулсан энэ цагаан жижиг юмнууд маань эргэтэн тус бүрүүдээр бах уургийн хэмжээ бодис сэлцээ хэр байгааг харуулж идэг юм байна. Хэрв таны хомсонд энэ цагаан уургийн хэмжээ маань харагдахгүй байх юм бол тухайн эргэтгүүд маань бас жоохон өвчлөгдөх байгаа гэдгийг харуулдаг юм байна.
За өнөөдрийн манай подкастын ивент гэж амин өндөг брэнд би яс та бүхэнд танилцуулъя. За дэлхийн одоо хамгийн шилдэг хүнс гол одоо мэдээж уургийн агуулмж хамгийн өндөр хүний биед байдаг бодис эрцийг бүрэн агуулж байдаг цорын ганц зүйл бол бүдэн шувууны өндөг байдаг. За өндөг болон махны талаар илүү их дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доорх 96.1 4082 гэсэн хугацаар холбогдож та зөв хоолтын талаар болон өөрийнхөө эрүүл мэндэд холбогдлоо жоруудыг авч өөрөө тухайн тэр жорын дагуу хэрэглээрэй гэж зөвлөсөн. За тэгээд мэдээлэл өргөжлүүлье. За сонирхолтой баримтуудын хувьд бол их сони юм байна шүү тийм ээ. За тэгвэл эрүүл мэндийн хувьд одоо энэ хомсон дээр харагдаж байгаа байдлаас шалтгаалаад ямар байдаг гэдгийг бүгдөө бас хамтдаа сонирх. За би яг хажуудлын зурган дээр харж байгаа хомсон дээр янз бүрийн шинж тэмдгүүд харагдаж байдаг. За тэгвэл бид тэр өнөөдөр таймлоод тодорхой хэмжээний шинж тэмдгүүдийг нэрлэе. За илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах мөн одоо хомсонтой холбогдлолтойгоос гадна та хуруугаар ингээд яг хэмжээгээр нь тэнцвүүлээд үзээрэй. Таны хуруу урт богино байх бол бодис солилцооны хувьд бол энергийн хувьд бол та алдагдaltaй яваа байна гэсэн үг. Тэгэхээр илүү дэлгэрэнгүй мэдээллийг яг энэ доор байгаа 96.1-80 хугацаар надтай бас холбогдож бүдэн шувууны холбогдлолтой тухайн тэр бүдэн шувууны өндгийг хэрхэн хэрэглэх талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай гэж хэлсэн. За мэдээж хүний бие эрхтэнгүүд янз бүрийн үүрэгтэй байдаг. За тэгэхээр хүний одоо биеийн дотоод эрхтэнгүүд муудсан байдлыг хамгийн түрүүнд илтгэх зүйл бол хүнийг ерөөсөө хамгийн гол харуулдаг юмуд бол хомс. За гарын хомснаас гадна хөлийн хомс. Хөлийн хомс бол хамгийн сайн харуулдаг. За үс, нүдний өнгө байдаг. За тэгэхээр өнөөдөр бид нэр хомсны талаар ярьж байгаа. За цуврал байдлаар явахдаа дараа нь нүд, үсний талаар бүгд хамтдаа ярих болно. За цагаан толгой хомс гэж ярьдаг. Хомсны яг үзүүрийн дээд хэсэг нь одоо яг бидний гараар кант такс гэж ярьдаг шүү дээ. Тэр нь өөрөө ийм цав цагаан болоо явчихдаг. Ийм нэг шалтгаан байдаг. Тэгээ ийм хомстой хүн байх юм бол хомсон дээр цагаан толботоос ер нь их айх хэрэггүй. Учир нь ийм толгой ямар нэгэн одоо жижиг гимплээс ч юм уу үүдэлтэй байж болно. Хариу хомсоо гимтэйгээгүй байх юм бол та витамины дутагдлалд орсон байгаа шинж тэмдэг юм байна шүү. За мөн хомсон дээр хөндлөн зураасууд үүсчихдээ. За хөндлөн цагаан зураас үүсэх юм бол та нэгдүгээр сэтгэлийн хувьд жоохон тогтворгүй стресстэй байгаас гадна танд цайр дутагдсанаас үүсдэг байх нь мөн чихрийн шижин хайрст үлднээс бас хамааралтай байх боломжтой байдаг. Тэгэхээр энэ нэг хомсон дээр биш олон хомсон дээр хөндлөн зураасууд хөндлөнгийн хэлбэрээр зураасууд үүсэх байх юм бол яг иймэрхүү шинж тэмдгийг үүсгэх байх нэ. За тэгвэл хөндлөн үүсэх юм бол босоо үүсэх хэлбэрийг бүгдээрээ юу байдаг юм бол гэж сонирхъя. За мэдээж хомсны одоо уг бүр нь уг хэсгийн юм зөхөж гэмтээс олж юм одоо ямар нэгэн билээр хавчих ч юм уу ийм байлаас олж босоо зураас гарч болно. Тийм гэмтэл үүсвэгээс мөн одоо маникюр хийлгэж байгаа хүмүүс бас тийм үүсэх боломж бас байдаг. За тиймэрхүү үүсэх байх юм бол та B12 витамин, цайр, магний дутагдсан байна. Ер нь тэгээд 50-аас дээш насны хүмүүст бол ил зураас бол ирнэ гараад ирдэг. Энэ бол яагаад тэгэхээр нэгс нөх хөгшрөлт явагдаж байна. Уургийн агуулмж бодис солилцоо муудаж байгаа хэлбэрийг харуулж яддаг байна. За хомс шар өнгөтэй болдог. За ер нь хомс шаарлах бол тамхинаас бас үүдэлтэй байж болно. За ер нь бол ихэвчлэн ховор тохиолдол бол мөөгөнцөр, бамбан булчирхай, чихрийн шижин, амьсгалын замын өвчнгүүд, уушг муш гэмтсэн тохиолдолд одоо та тамхитдгүй, тамхин одоо хуучин бол ороодог тамхитддаг үе тийм үүсдэг. Одоо л тийм биш. Таны хомс ер нь шарлаад ах юм бол та чихрийн шижин, амьсгалын замын өвчлөлүүд юм уу? Бамбан булчирхай одоо мөөгөнцөр танд их болж байгаа юм байна гэдгийг илтгэж байдаг юм байна. За хомс нэлээдээ цайрдаг. Ингээд харахад одоо ингээд хомсны өнгө тэр чигээр цайвар өнгөтэй ер нь нэг жоохон өнгө алдсан гандмал одоо цагаан өнгө ахух өнгө биш шүү. Цайвар өнгөтэй болоод ер нь цусны тийм юу харагдгааргүй болох юм бол элэгний үйл ажиллагаа ч муудаж байгааг илтгэхээс гадна одоо шар өвчтний анхны шинж тэмдэг хумсаар илэрдэг байна. За жоохон хөх өнгө одоо цагаанч биш, шарч биш, хөхтөр өнгийг үүсгэж байгаа бол та хүчил төрөгчийн дутагдалд орж байна гэсэн үг.
Нэгсэндээ уушгины өөрчлөлтийг одоо давхар илэрхийлж. Тиймээс та таны өмс хөхрөөр эхлвэл эмчид хандаарай л гэж хэлсэн. За мөн хомсны толио өөрчлөгддөг. Хомсны толио шим тижэл мотой хоол хүнс ихтснээс маникюр одоо хийгдсэн үед хомс одоо гэмтснээс болдог. Мөн сэтгэл зүйн стресс гэдэг зүйлээс болдог. Эсвэл хомсны дээдлийг гэсэн ингээд толио гэдэг нь юм гялгар хэлбэр алдна гэсэн үг шүү дээ. Тийм ээ, хураацсан юм шиг. За зүгээр яж байгаа тийм бэржүүлэх тийм үе болох юм бол үе мөчний өвчлөл. Мөн бидний яг хэрэг тулаан анхан шат байх боломжтойгоос гадна хомсны угийн арьс одоо угийнх нь гэсэн үг шүү дээ, тийм ээ. Улаан хүрэн болдог. Тэгэхээр энэ бол шим тижээлийн дутагдал. Дархлаас олорсныг илэрхийлж байгаа. За мөн хэврэг болчдөг хомс. Татаа хугараал ингээл хэврэг болоод идэг. За энэ бол механик хэлбэрүүдээр одоо эмэгтэйчүүд аяг даваг угаахтаач гэдэг юм уу иймэрхүү байдлаас үүсдэг болно. За харин хомсонд байнга хугараад идэг болчих юм бол та А, Б, С витамины дутагдлалд орсон байна гэсэн. За мөн хомсон дээр ямар нэгэн механик гэмтэл үүсээгүйгээс олж ингээ бараатаж хүрдсэн хэлбэрийн одоо энэ хажуу талд зургуудад харагдж байна. Доороос хоёр дахь тийм ээ. Доороос одоо миний талаас бас хоёр дахь энэ талаас харагдж байгаа хоёр дахь юм харагдаж байна. Бараа юм зураастай иймэрхүү болоод тийм энэ бол хоол боловсрол ихтэнтэй холбоотой. За мөн хор тавдарт тус үед хүний хомс харлж эхэлдэг. Тэгэхээр хомс ямар нэгэн механик зүйл оролцоогүй үед ингээ бараадаад ингээд эхлэх юм бол тодорхой хэмжээний хавдрын одоо эсүүд бий болж байна гэдгийг илтгэж өгдөг онцлог байдаг. За мөн энд одоос хавдар хийсээ илүү тижээлийн дутагдaltaй витамин бодис солилцоо айгүй муудаж байгаа байдал. Эдгээр зэрэг бид түрүүнийг хэлсэнтэй хоёр ингээд чигчээ ургаа ингээд нийлүүлээд хараарай. Тэгээ бүх ингээд зураасуудыг ингээд яг ингээд тэнцвүүлээд үзэхээр хуруучин урт эсвэл богинохон байгаад байх юм бол бодис солилцоо дутмаг зүрх судасны холбогдлоо өвчлөлт юм уу бусад өвчнүүдээс хамаарсан бас ийм өөрчлөлт байх боломжтой юм шүү гэдгийг хэлсэн. За бас нэг сонирхолтой юм юу гэдэг. Хомсны утгаар ингээд бүгдийг нэг ижлэхэн авчсан хомсууд авцсан байхад ургахтаа одоо үзүүрүүд нь өөр хэлбэрээр үзүүлэгдэж идэрэнгүүж ургаад ах юм бол та төмрийн дутагдлалд орсон байна гэсэн. За мөн тодорхой хэмжээгээр хомсонд нарийн юм зураас хэлбэр гардаг. Зарим хүмүүс бол арьсны хавдарч гэдэг юм уу хөхний хавдартай үед тийм одоо зураас үүсдэг гэж үздэг. За мөн одоо тодорхой хэмжээний механик зүйлээс үүсгэхээс гадна за мөн зүрхний одоо дотор давхаргыг хамаарсан бага зэргийн шигдээс өвчлөл тарган марган тийм хүмүүст анзаарэгддэг байна гэсэн үг. Тэгэхээр хомсоо та өргөлж одоо өөрөө хянаж хомсон дээр их юм үзэж байгаарай. За илүү их дийлгэрэнгүй. Та үнэхээр хомсон дээр чинь янз бүрийн хэлбэр хэмжээтэй янз бүрийн уургийн дутагдлал орсон байх юм бол дэлхийн 1 номерын өндөг болох бүдэн шууны амин өндөг брендийг сонгоорой. Яагаад гэж вэ? Яагаад гэвэл бүдэн өндгөн дотор хүний биед байх 15-аас 16 төрлийн витамин болон хүний биед үл орлогдох 3 төрлийн амин хүчил буюу литийн байдгаараа онцлог байдаг. За тэгэхээр бүдэн шууны илүү их дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл одоо тэр булангийн цаадалд харагдаж байгаа QR кодыг уншуулад та бүдэн шууны өндөг махны хэрэглэгчдийн туршлага мэдээлэл зөвлөгөө мэдээллийн группт орж илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. За тэгээд ямар ч байсан өөрт харагдах зүйлээрээ өөрийнхөө эрүүл мэндийг бүгдөө үзэсгэж байгаарай гэж хэлсэн. За анхаарал тавьсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Амралтын өдөр болгон та бүхэндээ бид нэр эрүүл мэндийн булангаараа та бүхэндээ одоо ирүүлсэн мэдээллийн дагуу тодорхой мэдээллүүдээс гадна зочны цагаар бид хүмүүсийг урьж оролцуулж илүү дэлгэнгүй мэдээллүүдийг танд өгөх болно. За ингээд өнөөдөр хамтдаа цуг байсан бүх хүмүүстээ ад жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Эрүүл бол юу гэдэг вэ? Эрхэм жаргал. За баярлалаа.